Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санаачлагчийн нэг нь би мөн. Гэхдээ бид хэд их зөв ойлгох ёстой. Хэн нэгэн энэ өнөөдөр энд бас ойлголтын зөрүү юмнуудаа нэгтгэх гээд асуултууд асуугаад байна шүү дээ. Тэр үед бид зөв л хариулах ёстой. Ойлголтоо нэгтгэхэд энийг гаргах ёстой. Үнэхэрийн хорт суршилттай за бас хүний бие цэрэг нөлөөтэй бүтээгдэхүүн учраас энэ дээр бид онцгой анхаарал хандуулж онцгой татвар ногдуулах гэдэг шүү дээ. Энэ юмнуудаа зөв болгож. Тэгэхээр арх тамхи хоёр хоёулаа ижил. Гэхдээ арх гэдгийг бид нүү согтууруулах хундаа гэж ярьдаг. Хатуулаг зөөлөнтэй дээр нь татварын бодлого арай өөр. Хатуулаг өндөртэй дээр нь татварын бодлого арай өөр. Тэгэхээр тамхин дээр ирээд буухаараа никотины хэмжээнээс хамаарат байгаа байхгүй юу? Адилхан 2 миллилитрээр савлагдсан ч байлаа гэсэн 0.1-ээс доош никотинтэй бол нэг өөр татвартай, 0.1-ээс дээш бол татвар ахиу байх тухай ойлголт байгаа байхгүй юу? Хэрэгжилж болно хүн. Гэхдээ аль болохоор тэр хүний биед очих хор хөнөөлийг бууруулах гэдэг байгаа байхгүй юу? Энэ үүднээсээ бодож энэ асуудлыг бид ер нь анхаарах ёстой байхыг үгүйсэхгүй. Одоо байж байгаа нь миллилитрээр яваад байгаа ухаантай юм бол тэрэн дотроо давхар энэ үзүүлэлтээ авч үзхийг үгүйсэхгүй. Инээ хэм бишээ. Энэ угаасаа тийм зүйл байхгүй юу? Бид тэр талаас нь л асуудалд ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт задгай тамхиныхаа бид килограмтай байсан юмыг 200 грамтай болгоод өөрчилчихлөө. Мөн үү? За тэгээд өөрчилж байна. Энэний хэрэглээ нэлээд хумигдсан. Гэхдээ нэгж бүтээгдэхүүн дээр ногдох татварын хэмжээ эрс өндөр болж байгаа байхгүй юу? Үндсэндээ 35,000 болчихж байгаа юм. 200 грамаар тооцолт хийгээ явахаар зэрэг 35,000 болчиход килограмтай байсан юм дээр ногдж байгаа татвараараа тооцохоор зэрэг өөр юм болчиход байгаа маа. Энүүнийг нэг анзаарах ёстой биш байгаа даа гэдэг нэг юм зүйл байгаа. Энэ одоо дүнс татдаг, Орос дүнс татдаг хүн эрс багассаа, өнөө ганц татдаг улсуудын чинь тоо эрс багассан байхгүй өвгчүүл маань ихэнх нь буцаа ивчихлоо шүү дээ энэ ч одоо. Одоо бол харин тэр Скандинавын орнуудын гэдэг юм өнөө нэг боловсон шин чийгшил бүх юма хадгалдаг тамхи руугаа байгаад байгаа байхгүй төрөвпөн татдаг тамхи руугаа. Тэгэхээр энүүнийг нэг зөв харах ёстой юу гэдэг нэг юм зүйл байгаад байгаа. Хоёр дахь зүйл юуген миллилитр дээр тавигдаж байгаа зүйлээ биднээс хоёр өөрөөр тайлбарлаа болчихгүй байна л да. 20 ширхэг янжи уртаа Бачаргал дарга нэмж 1 минутыг. 2 дахь нь болохоор зэрэг 20 ширхэг янжи уртаа 2 мг нь тэнцэх юмаа гэж яриад энэнийг яг нэг болгомоор байна хэдүүлээ. Тэгээд энүүнийг зөв тогтоомоор байна. Тэгжээж энэ өөрөө зөв болох юм. За дараагийн нэг хэлчихмээр байгаа зүйл. Бид энд яаж ч маргасан хамаагүй. Ямарваа нэгэн үйлдвэрлэгчийн эрх ашигнаас хандаагүй бодиттой дүгнэлтийг би дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргадаг гэж ойлгоод байгаа. Яг үнэндээ юм бол тэр байгууллагаас гаргасан яг дүгнэлтээр утаатай янжуур энийг халаагаа татчихад байгаа тамхи хэтрий чинь аль нь одоо хүний эрүүл мэндэд хортой гэж хэлсэн юм бэ? Аль нь баггүй хэлсэн юм бэ? Тэрүүнийг барьж уулын татварын бодлого нь явах ёстой. Аль болохоор хор багтай юм аа хэрэглээр үгэн зөв очихт нь биднээс татварын бодлогоороо зөв зохистой болгож өгөх ёстой зүйл байхгүй. Тэрнээс биш энэ адилхан тамхиаг тавьдгийн чинь суур өнөөдөр 3800 болчихсон. За мик унтарцсан байна. Хэн хариулах уу? Хэн? За үг хэлчихлээ, саналаа хэлчихлээ. За гав гişүү. За нэгдүгээр асуудал энэ тамхины хяналтын авъя юу? Энэ чи асуулт ярьж байгаа шүү. Санал биш шүү. за минут шинээр авъя. Тэгё яа. Асуулт.
За санаачлагч хариулах уу, ажлын хэсэг хариулах уу? За. За эрүүл мэндийн за номын чимэг гишүүн хариулъя. За Бачаргал гишүүний асуултанд хариулъя. Бид нар энэ хуулийг санаачлаад бичээд нийгмийн эрүүл мэндийн яамныхантайгаа хамтраад сууж хахад энэ тамхины татварыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч гэсэн тэгж зөвлөдөг. Зөвхөн никотины хэмжээгээр татвар оногдуулах маш буруу. Яагаад гэвэл тамхин бүтээгдэхүүнд хүний биед хэрэгтэй нэгж бүтээгдэхүүн байдаггүй. Никотин бол тэр донтолтыг үүсгэдэг зөвхөн нэг бүтээгдэхүүн. Түүнээс гадна одоо таар байд юм уу тэр хавдар үүсгэгч одоо янз бүрийн шаталтаас үүсэх бүтээгдэхүүн байна. Электрон тамхинд нь хар туглаг гэх мэт хүнд металлууд байна, химийн бодис байна. Тэгэхээр энэ олон ийм элементүүд байдаг учраас зөвхөн никотиноор одоо нөгөө нэг хэмжиж татвар тогтоох бол маш буруу. Энийг бол ерөөсөө хизээч хэрэгэлдэггүй гэдгийг асуудлыг бас хөндөжсэн учраас бид энэ нөгөө хэмжээгээр нь бас энэ татварыг тооцоолох одоо аргачлал дээр ажилласан байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас байвал хэлээд өгөөрэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэлж байгаа зүйл бол ерөөсөө адилхан энэ бүгд бүр хортой бүтээгдэхүүн. Тэгэхээр одоо өөрсдийнх нь зөвлөмжөөр бол энэ халаадаг тамхи, янжуур тамхитай ер нь адилхаж үзэх ёстой. За электрон тамхины хувьд бол арай өөр төрлийн бүтээгдэхүүн. Гэхдээ энийг одоо янжуур тамхинаас илүү бага хортой гэсэн бол дүгнэлт бол ерөөсөө гараагүй. Яагаад гэвэл зөвхөн нэг хүний биед нөлөөлөх хороос гадна нийгэмд үзүүлэх хор хөнөөл одоо шинэ төрлийн байт юм уу энүүгээрээ дагаж ер нь дэлхийд дахинд электрон тамхи гарснаас хойш залуучууд хүүхдүүд рүү электрон тамхиар дамжиж ер нь бол дараагийн тамхины хэрэглэгчийг бэлдэх ийм технологи явчлаа. Тэгэхээр энийг хүн ам зүйн хувьд, нийгмийн хувьд харах ёстой гэдэг ийм л зөвлөмжийг хэлээд байдаг. Тэгэхээр энийхэн дагуу бид нар аль төрлийнх нь бүтээгдэхүүний хэрэглээ Монгол улсад буурах ёстой. Аль нь хортой хүний биед хэрэгтэй нэгж зүйл байхгүй гэдэг энэ бодлогын хүрээнд энэ одоо энэ татврын бодлогыг хийсэн. За яг энэ дээр үнэхээр одоо шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болохоор татвар нь хэр байх үгүй байх гэдгээр улс орон болгон янз бүр байна. Тэгэхээр бидний хувьд бол эхний шатанд электрон тамхины хуулийн зохицуулалтанд оруулж байгаа эн чинь бол хүүхдүүдийн дунд маш их одоо маркетинг хийж хүүхдүүдэд их тарлаа шүү дээ. Тэрийг бол бид нар хязгаарлах ёстой, дотор орчин татахгүй байх ёстой. Дээр нь одоо юу гэдэг тэр нэг мангл гээд одоо зарим англи улс бол ерөөсөө онцгой жишээ. Бусад одоо бид нар Сингапур улсын ч гэдэг юм уу энтхэг улсын жишээг авах юм бол эдгээр бол дараагийн донтох механизм руу орох эрсдэл маш өндөр байгаа учраас гээд бүрэн хорж байгаа. Тэгээ Монгол улсын хувьд бол одоо эхний шатанд бол энийг хуулийн зохицуулалтанд оруулаад хүүхэд өсвөр үеийнхнийгаа хамгаалах энэ зохицуултыг хийх гэсэн энэ зорилгын дор бол бид л энэ хуулиа өргөн барьж татврынхаа одоо тооцооллыг хийж өгсөн байгаа. Тэгээ энэ дээр бол бас манай засгийн газрын санал байгаа. Анхны оруулж өгсөн юм дээр та нар шингэн тамхины хэрэглээг дэмжих юм байна. Энийг адилгаж оруулаа, дүүцүүлээ гэдэг саналыг өгөөд ийм бас санал орж ирсэн гэдгийг бас хэлье. Тэр 1 мл, 2 мл гэж зөрүүтэй тоо яваад байх. Наадмынхаа таахныг тодорхой болгооч. 20 ширхэг янжууртай 1 мл тэнцдэг гэж яриад 20 ширхэгтэй. За хэн хариулах? За эндрийн микрофон дээрээс нэр албан тушаалаа хэлээд тавил шүү. За судлаач Ганбатана. За энэ дээр хуулийн төсөл дээр ч гэсэн за сүүлд хэлцгсэн хэлцүүлгүүд дээр ч гэсэн грамм хэмжээг тодорхой болгосон байгаа. 22 мл 0.3%-ийн шингэн уусмал нь 20 ширхэг 1.2 мг никотин агуулсан 6 хүртэлх хувийн мг таар агуулсан бодистой тэнцэнэ гэсэн ийм л гаргалгаа гаргасан. Мөн одоо шинээр орж ирж байгаатай холбоотойгоор энэ пауч буюу уусгах хэлбэрийн тамхин бүтээгдэхүүн нь 1.4 мг ширхэг нь 1 ширхэг янжууртай тэнцэх юм а гэсэн ийм гаргалгаа тооцоо гаргасан байгаа. Энэ бол эцсийн тооцоо гэж тооцож байгаа. Нэмж хариулах юм уу? За нэмээд хариулаарай. Эндрийн микрофон өгье. За эрүүл мэндийн яам. За Бачаргал гишүүний нэр албан тушаал. эрүүл мэндийн яам. Эрүүл мэндийн яамны шинжиж ган зэрэг. За Бачаргал гишүүний эхний асуулт нөгөө нэмэлт хариулт өгөх болохгүй байна. За энэ нь бол энэ тамхин бүтээгдэхүүний эрсэл суурилсан татврын ялгаа байж болох хэсэг тухай асуулт
байсан. За тэгэхээр зэрэг өчигдөр эрүүл мэндийн сайдад юу ажлын хэсэгт одоо оруулж байгаа тийм саналын мэдээлэл өчигдөр танилцуулсан байгаа тийм. Тэгээд энэ дэр бол юм байгаа даа. Тамхин бүтээгдэхүүнд өгж байгаа онцгой албан татвар бол никотин гэж бүтээгдэхүүн агуулсан тэр бүтээгдэхүүн дээр л байх ёстой. Агуулгын бүтээгдэхүүн дээр бол байж болохгүй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь дан никотин одоо агуулсан байхаас гадна энэ бүтээгдэхүүнүүд маань эрүүл мэндийн эрсдэлд агуулдаг, хүргэдэг маш олон одоо тийм найрлага байдаг. Тухайлбал одоо нүрс хүслийн одоо дутуу эслийн хий шатаадаг тамхинд тийм ээ. Одоо утаа тамхинд. За мөн одоо түүнийг дагалдаж одоо химийн янз бүрийн канцероген буюу хавдар үсгэж бодисуд байдаг. За бох гэдэг зүйлүүд байдаг. Энд тэр шин төрлийн одоо бүтээгдэхүүн болох халаадаг тамхи одоо тэр электрон тамхи зэрэг нь бол яг энэ найрлагаараа бол энэ бүтээгдэхүүн бол байхгүй байгаа да. Ер нь бол тухайлбал одоо тэр нүрс хүслийн хий бол одоо халаагддаг тамхинд бол огт байхгүй байгаа. Юуны давирхааны хэмжээ тэ буюу бохны хэмжээ бол одоо 50% одоо тийм бага байгаа. За канцероген бодисуудын хэмжээ бол бүр 95-аас 98% бага байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр эрүүл мэндийн эрсдлүүд дээр нь суурлаад зарим одоо юу одоо олон улсын туршлага бол эхний шатндаа бол татвар нь бол бага авдаг тийм тогтолцоо байдаг. 50% ч юм уу эсвэл одоо юу гэдгийг 30% ч юм уу тийм юу утаа тамхинтайгаа харьцуулахад тийм авдаг тийм тооцоо. Эрүүл мэндийн яам. За Бачаргал гишүүн тодруулна. Гэхдээ энэ хэдүүлээ зөрөөд бариад байгаа юм байхгүй. Яг бодиттой тийм мэдээлэл дээр нь тулгуурлаад шийдлэн зөв гаргах тухай л ойлголт байгаад байгаа юм. Тэр үүднээсээ асуудал юмдаа хандах ёстой гэж би бол бодоод байгаа. За тийм учраас үнэхээр одоо тийм нөлөөлөл юм нь сөрөг нөлөөлнө гэдэг юм уу? Тэр хүний биед очих юм нь бага юм бол тэрүүнийг бид эдийн засгийн аргаар нь зөв зохицуулах тухай л ойлголт байгаамаа. Энэ талаас асуудал юмнуудаа нэлээд сайн нарийн харах ёстой гэж. Одоо түрүү биднүүсийн энэ онцгой албан татварын хуулийн 1-р зүйлийн тэр хүснэгтэлсэн зүйл дотор ярихаар зэрэг тэрний 4-т байж байгаа электрон тамхи төхөөрөмжийн хамт гэж хэлчихэд 1 мл нь 25,000 төгрөг. 5,000 төгрөг. Төхөөрөмж нь 25,000 төгрөг гээд ингэж хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь би бол ойлгохдоо өнөө нэг хэрэглээний гэж та нарын яриад байгаа зүйл муу юм байна гэж ойлгоод байна шүү дээ. Мөн бидтэй. Тэгж ойлгоод байгаа. За энүүний татварыг хэдүүлэн 30,000-аар тооцож байгаа. Мөн үү? Хоёуланг нь нийлэхээр 30 болно үстэй. Төхөөрөмжтэйгөө шингэнтэйгээ нийлэхээр 30 болдго юм байна. Яаж ч бодсон. Гэтэл шингэний 1 мл гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Та хэд ярихдаа нэг тийм төхөөрөмжийг цэнэглэхэд 22 гэлүү 20 мл ордог юмаа гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр 20-оор гэж бодох юм бол 100,000 төгрөгөө. Ойлгож байна уу? Тэгэхээр тэр төхөөрөмж тамхитайгаа 125,000 төгрөгийн татвар төлж авах болж байгаа байхгүй юу? За энэ бол хэрэглээнээс бүтэн хасагдах юм байна. За энийг дандаа манай хүүхдүүд өнөө амт үнэртэй юм болохоор нь татдаг юм байна. За зөв байж магадгүй энүүнийг одоо дэмжийа гэд ингээд би бол ойлгож байна жишээ нь. За хоёр дахь нь болохоор зэрэг миллилитртэй 5,000 Мик хаагдсан байна. За хэн хариулах вэ? Ажлын хэсгүү хууль санаачлагч хэн хариулах? За номын чимэг гишүүн хариулъя. За Бачаргал гишүүний асуултад хариулъя. Тэгээд төхөөрөмжийн хувьд яг уу нэг удаагийн ч бай, олон удаагийн хэрэглээний төхөөрөмжийн хувьд ч бай ингээд оруулсан байгаа. Гэтэ энэ мэдээж энэ бол одоо хувь санаачлагчийн хувьд л одоо оруулж ирсэн боловсруулсан төсөл ажлын хэсгээр мэдээж санал дүгнэлт одоо гишүүдийн маань санал тусаад явах гэж бодож байна. Ер нь бол бид нар нөгөө стандартыг оруулж өгснөөр нэг удаагийн хэрэглээтэй байд юм уу, цэнэглэгчтэй байх юм бол 2 мл-тэй шингэнтэй л ийм электрон тамхи орж ирж болно гэсэн үг. Тэгэхээр энийхээ дагуу ер нь тооцогдоод явна. Энэ нь бас ямар ач холбогдолтой гэж харж ийн гэхээр ингээд тооцох юм бол нөгөө нэг удаагийн буюу батарейтай нэг удаа хэрэглэжэл хайчдаг зүйл бол бас
байгаль орчинд ээлгүй хог болдог гэд Европын холбооны усад ч гэсэн энийг бол бас хэрэглэхгүй байх талаар юм зөвлөмж гарч байгаа. Тэгэхээр ийм татврын систем рүү орсноор илүү олон удаа цэнэглээд хэрэглэх төхөөрөмжийг нь оруулж ирэх нь эдийн засгийн хувьд ч гэсэн ашигтай байх болохоор нөгөө талаараа байгаль орчинд тэр олон батарейтай янз бүрийн юм нэг удаа хэрэглээл хуванцар юмнууд хаягдаад байхгүй нөхцөл байдал руу бас одоо тий чиглүүлэх байхаа гэдэг ийм бодлогын хүрээнд оруулж ирсэн байгаамаа. За хоёрдугаарт бол энэ дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын маань байхгүй байна. Эрүүл мэндийн ажлын хэсэгт бол байгаа. Тэгэхээр бид нарыг ажлын хэсгээр ажиллаж байхад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэдийн 2022 23 онд за хамгийн сүүлд 25 онд яг энэ электрон тамхи халаадаг тамхитай холбоотой өөрийн бодлогын байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Тэгээ ажлын хэсгийн гишүүдийн хувьд ч гэсэн бид нар Монгол дээр орчуулсан тэр юмнуудыг нөгсөн байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө аль нэгнийг нь хортой гэж үзэхээс илүү ямар зорилтод одоо зохицуултуудыг хийх вэ гэдэг нь маш чухал шүү гэдэг асуудлыг бол тавьдаг. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байр суурь бол зөвхөн никотиноос хамаарсан татвар биш, энийг бүхэлдэн бүтээгдэхүүний хувьд авч үзэх ёстой гэдэг энэ байр суурийг хатуу хилдэгэ бид нар хууль боловсруулах явцад ч гэсэн энэ одоо саналыг тусгаж явсан байгаа гэдгийг хэлье. За гав хин гişүү.